За сайн байцгаана уу бүгдөө. Лайва эхлүүлэх гэж шүү. Дөнгөж лайванда орж ирлээ. За энэ удаа бид нар бол энэ цусны өтгөрөл болон төмрийн хордлого, төмөртэй холбоотой лайв хийх гэж байна. Цусны одоо өтгөрөл, цус багдалт гих мэтчлийн юмнуудын талаар ярина. За та бүхэн яаралтай ороод ирээрээ. Дөнгөж эхэлж шүү. За тэгээд одоо орж ирэхийг нь жоохон хүлээн дээ бүгдөө. Тийм ээ. За сонин сайхан юу байцгаана. Нэрээ мартснаас үсээ засуулчихсан. Үсээ засуулсан чинь хүмүүс бас танихгүй байх шиг үлээ. Нэг хэсэг ургуулсан чинь тэгсэн чинь саяхан жоохон халууцаад зум болоод халууцаад тэгээд нэг үсээ нэлээ богиносгоод ингээ байж ин да. Тий. Одоо тэгээ өнөөдрийн ерөнхийдөө ажил нэлээ яасан учраас дуусах тал руу орж байгаа учраас ажлаа тарахаас өмнө нэг та бүхэнд ийм нэг яриа хий гэж бодоод та бүхнийг орж ирэхийг хүлээж байна. Орж ирсэн улсууд маань бусаддаа түгээгээ шеэрлээд өгөөрэй. За тэгээд нэг хэдэн хүн цугларахаар нь эхлэе гэж бодож байна. Бүгдээрээ ороод ирээрээ. За сонсож байгаа юм уу? Яриа сонсогдож байна уу? Сонсогдож байвал бүгдээрээ сонсогдож байна гэд комент бичээд өгөөрэй. Комент их чухал байгаа. Комент дээр сонсогдож байна гэж бичээд өгөөрэй. Асууж тодруулах юм байна уу? Сайн байцгаана уу? Бүгдээрээ сайн байна уу гэж мэдлж байгаа хүн байна уу наач ер нь? Хөөрхөн болчих гинэ. За ашгүй. Сайн уу? За сайн байцгаана уу? Яг нөгөө үсээ жоохон ахуулцахаар зэрэг арай цэгцтэй харагдаж магадгүй гэж бодож байна. Түүнээс одоо нэг хөөрхөн болоод юу шалах вэ? Тэ. За дуу зүгээр сонсож байна юм. За. Сонсож байна сайн байна уу гинэ. За сайн байцгаана уу? Өнөөдөр чинь цас ороод өнөөдөр чи хижнээ үлрэл болчихоо энэ ч одоо 100 өвөл гівгэнт болоотглоо. Тэгээд хавар навар нь болж байгаа юм байл. Дөрөв үлрэлтэй л өдөр байх шиг байна шүү дээ. Энэ бол Монголын цагаар Монголын хүүхнүүдийн ашиг олдох шүү дээ. За бүгдөөрэнд нь өдрийн минь төргийа. Ороод ирсэн улсууд маань сайхан бусаддаа шеэрлээд өгөөрэй бүгдөө. Тэгээд өнөөдөр бол энэ цусны талаар жоохон ярина. Тэгэхгүй бол бас болохгүй байна. Тийм ээ. Цус ер нь яахлаараа өтгөрчдгийг, яагаад илүүдэлд орчдгийг, төмрийн илүүдэл гэж юу байдгийг, төмрийн хордог гэж юу байдгийг, төмрийн хордлого хүний биед яаж одоо хоруу чанартай, ямар хоруу чанартай байдаг гэдэг талаар ярих гээд байна шүү. За тийм учраас нэг 100 хүргэж байгаад эхлэмээр байна. Орж ирсэн улсууд маань тэр өөрсдийнхөө тэр янз бүрийн групп энэ төр байдаг бол тэрэндээ сайн шеэрлээд түгээгээд өгөөрэй. За доор комментууд хэр зэрэг орж ирж байна. Сайн байцгаана уу? Сайн байна. За. Хөдөөгөр нь шуураад байгаа юм биш үү? Хөдөөгөр шуураад байгаа юм уу? Зөв. Манай энэ шуурд ч одоо ер нь бол их л устаа бараад орж ах шиг байна. За одоо 1 минут хүлээж байгаад эхлэх үү? Бүгдөө шеэрлцэн үү? За нэлээд орж ирж ах шиг байна. За тэгээд өнөөдөр болохоор бид нар энэ төмрийн талаар ярина. Төмөр гэдэг бол хүний биед одоо маш зөв зохистой байвал хүнд хэрэгтэй. Дутагдах юм бол өвчин болдог. Илүүдэх юм бол бас өвчин болдог. Тэгэхээр яг л энэ дундаж хэмжээнд л байж байхгүй бол хэтэрчих юм бол өвчин болоод байдаг. Багасчих юм бол өвчин болдог. Багасхаар нь бид нар цус багдалт гэдэг өвчин байдаг шүү дээ. Анеми гэдэг нэртэй ийм өвчин байдаг. Багдахаараа өвчин болно. Толгой өвдөн, ядарна, цус багдахаар зэрэг маш бас ноцтой үр дагавар бол байдаг шүү дээ. Гэтэл илүүдэх юм бол бас аюултай байдаг. За илүүдэхлээрээ зэрэг бас өвчин болдог. Тэгэхээр яг л зохистой хэмжээнд л байж ах хэвээр ийм өвчин юм шүү дээ. Гэхдээ ийм одоо элемент юм шүү дээ. Тэгэхээр дээр үеэсээ бол хүний бие гэдэг бол биедээ орж ирсэн төмрийг бол аль болохоор зэрэг алдахгүй байхын төлөө хичээдэг байсан. Яг бол төмөр гэдэг бол бас их чухал элемент учраас багдчих юм бол аюултай. Тийм учраас хүний бие гэдэг бол төмрийг бол хоримтлуулах тал руугаа илүү одоо зохицуулттай байдаг гэсэн байглаасаа хоримтлуулсан төмрөө гадагшлуулж чаддаг.
тийм одоо зохицуулттай. Өөрөөр тэрийг бол илүү нөөцлөх бодолтой байдаг. Ягаад гэвэл гинтийн одоо асуудал гараад тийм үү их хэмжээний цус алдах юм бол тэрийг бас нөхөх хэмжээний төмрийг бол хадгалах зорилготой байдаг. Цус багталтаас хамгаалах зорилгоор. За магадгүй осол гэмтэл гараад их хэмжээний цус алдах юм бол төмөр ихтэй хүн бол илүү амьд үлдэх юм одоо магадлал илүү өндөртэй учраас хүний бие бол төмрийг илүү нөөцлөх дуртай байдаг. А гэтэл орчин үед бол энэ цусыг их хэмжээгээр алдаад ч гэдэм үү хүн билүүл төмрийг их хэмжээгээр алдах нь бол их бага байдаг. Улмал хоримтлагдаад байдаг хүний бие дотор. А хоримтлагдаад хитрхийг хоримтлагдаад эхлэх юм бол хүний бие дотроос зэвэрч эхэлдэг. Зэвэрнэ гэдэг нь бол тэр хүний хөгшрөлт бол нэмэгддэг. За одоо ядрах шинж тэмдэг илэрдэг, зүрх дэлсдэг. За гарны одоо үенүүд бол бас өвдөж эхэлдэг. Өвдөж эхэлнэ. Үе мөчнүүд нас өвдөлт өгдөг. За тэгээд дээр нь бол бас нэг ховор шинж тэмдэг бол төмрийн илүүдэлд орчих юм бол ходоод бас өвддөг тал байдаг. За тэгээд төмрийн илүүдэлд орсон хүн бол бас жин хасдаг тал байдаг. А төмөр дутагдчихаар зэрэг бас ядардаг. Бас адилхан бас шинж тэмдгүүд бас төстэй нэмнүүд толгой эргэн цус багталтын шинж тэмдгүүд бас илрээд байдаг. Ийм учиртай. За энэ нэг коммент энэ. За тэгдэг. Сорилттой тэгээд Д вирустэй хүн цус төдөлжүүлэх зорилгоор төмрийн бэлтгэл гоож болох уу? Нийт тураад харлаад байгаа юм гинэ. Сорилттой? Д вирустэй. Д вирустэй. Вирус өндөр. Ер нь бол элэгний өвчин одоо даймжих тусмаа одоо төмөр нь илүү хоримтлагдах тал руугаа байгаад идэгэн. Тийм учраас төмрийн бэлтгэл бол ер нь элэг муутай хүнд бол маш одоо таагүй тал руугаа байдаг юм аа. Тийм учраас элэг муутай хүн бол төмрийг хэтрүүлэх бол хэрэггүй, харин ч гадагшлуулах тал руугаа анхаарах хэрэгтэй байдаг юм аа. Тэгээд ер нь бол төмөр илүүдсний нэг шинж тэмдэг бол нүүр харлах, нүдний эргэн тойронд ингэж харлсан ийм цагираг хар өнгөтэй цагираг үүсэх иймэрхүү шинж тэмдгүүд бас илэрдэг. За тийм учраас ер нь бол элгээ хайрлая гэж бодвол төмрийн одоо илүүдлээс хамгаалж явах хэрэгтэй байт юм а. Ер нь төмөр илүүдснээс хүний биед янз бүрийн өвчин үүсдэг. Нэг нь бол элэгний хатуурал, элэгний хорт хавдар. За дээр нь бол судас хатуурдаг артеросклероз гэж нэрлэдэг тийм ээ. За тэгээ дээр нь болохоор зэрэг зүрхний одоо булчингийн өвчин бас үүсдэг. Төмөр зөвхөн элгэнд хоримтлагддаггүй, зүрхэнд хоримтлагддаг, заримдаа бөөрөнд хоримтлагддаг, янз бүрийн нүд гих мэтчлэн эргэтэнд хоримтлагддаг байж байгаа. Хэрвээ нүдэнд хоримтлагдах юм бол нүдний торлог бүрхүүл бас гэмтдэг, нүдний өвчин бас үүсдэг, сахарын өвчин үүсхийг бас дэмждэг. Төмрийн илүүдэл бол сахарын гаралтай одоо бөөрийн одоо өвчин үүсхийг бол илүү хурцгадаг ийм талтай. За тэгээд дээр нь бол Паркинсоны өвчин, тархины зарим өвчнүүд бас үүсдэг. Паркинсоны өвчин, Альцгеймерийн өвчнийг бол түргсэгдэг гэж үздэг. За бэлэг эрхтний одоо хэмжээнд бас одоо жижигрэх тал руугаа ч гэдэм үү тийм бэлэг эрхтний хөгжилд бас муугаар нөлөөлдөг. Хитрхи их төмрийн одоо илүүдэл бол за тэгээд дараа нь бол уушигын талдаа бол уушигны архаг бүлрэлт өвчин бас үүсэх тал руугаа явдаг. Үе мөчний өвчин бас үүсэх гэдэг. Тийм учраас мөн зарим тохиолдолд бүдүүн гэдэсний хорт хавдрын бас шалтгаан бол хитрхи их төмөрлөг. За хитрхи их одоо мах ихтэй хоол идэх нь бол бүдүүн гүшүүлэн гэдэсний хорт хавдрын шалтгаан гэж бас үздэг. За мөн төмөр илүүдэх юм бол хүний биед бол нөсөөжилт их явагддаг байгаа. Янз бүрийн нөсөө толгонууд гарах нь илүү элбэг болдог ийм одоо хоруу чанартай байдаг юм аа. За ингээ төмөр илүүдчихээр зэрэг ямар одоо шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр зэрэг би бас та бүхэнд бас харуулъя гэж бодлоо. Өнөөдөр одоо жишээлбэл над дээр төмрийн хордлогонд орсон хэд хэдэн хүмүүс ирлээ. За ингээ төмрийн хордлогонд орчихлоор зэрэг хүний биед бол төмөр одоо хэд хоригдлагдаад цус нь өтөгрөөд за тэгээ цус өтгөрснөөс болоод одоо элгэн дотор төмрийн одоо илүүдэлд орж элгэний өрөвсөлт өвчин үүссэн байдаг. За тэгээд жишээлх юм бол өнөөдөр би нэг хүн дээр одоо төмрийн одоо хордлоготой хүн дээр цусыг ингэж авсан байгаа. Одоо жишээлбэл ийм одоо хар өнгөтэй цус гарч ирж байгаа. Бараа өнгөтэй. Энэ бол одоо төмрийн одоо илүүдэлд орсны шинж аахгүй юу? Төмрийн илүүдэлд орчхоор зэрэг цусны өнгө илүү хар бараа өнгөтэй болдог. Энэ бол одоо элэгний хатуурал үүсчихсэн, элэгний архаг өвчин үүсчихсэн, алаас сад өндөр болчихсон хүний цус одоо ийм хар
өнгөтэй байдаг. Тийм учраас бид нар энэ цусыг шингэлэхийн тулд бас тодорхой хэмжээгээр энэ цусыг нь бас гаргаж авахгүй болдоггүй. Яг бол хүний бие төмрөө гаргаж чаддаггүй. Хүний биеийн онцлог нь тэр юм байна. Тэгээ гаргахын тулд бол нэг бол төмрийг одоо саармагжуулах эм уудаг. Гэтэл төмрийг саармагжуулдаг эм бол нэгдүгээр асар үнэтэй амаргүй эмчилгээ байж байгаа. Бас хамгийн энгийн хялбар арга бол цусыг ингэж энэ харалсан энэ захын судсыг бол гаргаж авч энэ харалсан энэ төмрийн хордлогонд орцсон байгаа энэ төмөр илүүдсэн байгаа цусыг гаргаж авч хаях хэрэгтэй байдаг л да. Тэглээгээд бол хүний бие бол төмрийн дутагдалд бол орчдоггүй. Харин ч одоо бие нь одоо сэргээд цус нь шингэрээд одоо дархлаа зүрх судасны үйл ажиллагаа, элэгний үйл ажиллагаа, элэгний гэмтэл бол улам багасах тал руугаа явдаг байх нэ. Өнөөдөр бол одоо жишээлбэл ийм хав хар болсон цустай хүн бол 2-3 бол гарч ирсэн байгаа. За ингээд төмөр илүүдсэн үгүй юу, төмрийн хордлого үүсч үгүй юу гэдгийг бол тогтооход бол маш амархан байдаг. Бид нар 3хан төрлийн шинжилгээгээр л одоо төмрийн хордлого байна уугүй юу гэдгийг үзчихэд байгаа. Нэгдүгээрт бол цусан дахь төмрийн хэмжээг үзчихэж байгаа. Хоёрдугаар цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийж байгаа. Тэгээ ферритин гэдэг ийм шинжилгээ. Энэ 3хан шинжилгээгээр бол бид нар ийм төмрийн хордлого байна уугүй юу гэдгийг бол маш амархан тогтоочдөг. За тэгээ илүүдэлтэй байгаа тохиолдолд цусыг авч айна уугүйс биш. Эрүүл цус багталтай хүний цусыг бол ерөөсөө авч болдоггүй. Яг бол цус гэдэг бол өөрөө маш их хүний биед чухал ийм эрхтэн шүү дээ. Тэгээ цусыг ямар хүн дээр авах уу, ямар хүн дээр авахгүй байх вэ гэдэг бол маш ийм одоо эмч хүний бас ур чадвар ухааныг бас тодорхой хэмжээгээр сорьдог ийм одоо ажиллагаагаа ийм илүүдэлд орсон цусыг бол гаргаж хайж явах нь бол тэр хүний эрүүл мэндэд бол сайнэр нөлөөлдөг. Гэтэл эрүүл цусыг гаргаж авч бол болдоггүй юм л да. Энэ бол жишээ. Гэхдээ өнөөдөр бүр энээс бүр хар цустай хүн ч гэсэн бас гарч ирсэн. За хар гэдэг нь бол үндсэндээ бол төмрийн хордлогонд орчихсон. Тэгэхээр зөв төмрийн хордлогонд орсон хүний царай голдуу бас их харлах тал руугаа байдаг. Гэхдээ царай зүгээр мөртлөө төмөр нь ингээд одоо цуснд өтгөрцөн усууд бас байдаг шүү дээ. За тийм юмнуудыг бас анхаарах хэрэгтэй байгаамаа. За тэгээд өөр чинь болохоор зэрэг ер нь бол төмрийн илүүдлийг одоо багасгадаг бас эмчилгээ бас байдаг. Эмийн эмчилгээ байдаг. Тэр нь болохоор төмрийн одоо төмрийг саармагжуулах эмчилгээ гэж байдаг. Уудаг эм байгаа. За тэр бол бас үнэн нь бол жоохон өндөр үнэтэй. Гэхдээ дандаа ингээд цус аваад байхлаар зэрэг тэр хүний тамир барагддаг учраас зарим хүн дээр бол тэр төмрийг саармагжуулах эмчилгээг бол бас эмийн эмчилгээ бол бас хийж болно. Монгол улсад бол тэр эм нь бол ороод ирчихсэн юм байлээ. За шалтгаан. За төмөр илүүдэх шалтгаан бол одоо хэд хэдэн шалтгаан бол байдаг. За заримдаа элэгний одоо архаг өвчний үед бол төмрийн илүүдэлд ордог. Яг бол төмрийг одоо олигтой хоримтлуулж чадахгүй тэгээ хордлогонд оруулаад эсвэл хэд төмөр хоримтлагдаад ах юм бол бас өвчин үүсдэг. За ороод ирсэн улсууд маш сайхан шеэрлээд өгөөрэй. Мөн миний дараагийн лайвыг хэрвээ түргэн богино хугацаанд сонсомоор байвал та бүхэн follow гэд дагах гэдэг товчийг дараад өгөөрэй. Тэгэх юм бол миний дараагийн лайвууд бол та бүхэнд бол маш хурдцтай бол хүрэх юм аа. Ороод ирсэн улсууд маань тэр гэр бүлийнхэндээ группүүдтэй дотны хүмүүсүүдийн групп руу сайн шеэрлээд өгөөрэй. Тэгэх юм бол эрүүл мэндийн боловсролыг бид бүхэн Монгол улсад түгээж монголчуудыг эрүүл болгох энэ ажлыг бол хийж байгаа юм шүү. Тийм учраас түгээгээд өгөөрэй. Тийм учраас бид нар бол энэ лайвын дундуур ямар нэгэн эмийн реклам, ямар нэгэн эмт бодис витамин рекламдаж тийм үйл ажиллагаа огт явуулахгүй зөвхөн эрүүл мэндийн боловсролыг олгох зорилгоор явуулд юм шүү. Тийм учраас санаа зовлтгүйгээр түгээгээд өгөөрэй гэж хэлмээр байна. За хүн яагаад одоо төмрийн одоо хордлогонд ордог вэ гэхээр зэрэг төмөр хитэх агуулсан бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг ч юм уу хоол хүнс нь бол буруудснаас болоод хитрхи их төмөр ихтэй бүтээгдэхүүнүүдийг идээд байх юм бол хүний бие дотор зөвхөн төмөр хоримтлагдаад байна. Гаргаж чаддаггүй. За ингээ гаргаж чадахгүйгаас болоод хүн бол өвчин тусдаг байх нэ. За ямар бүтээгдэхүүнүүд төмөр их агуулдаг вэ гэхээр та бүхэн одоо бараг гадралсан байх. Махны хит хэрэглээ бол төмрийн одоо хордлогонд оруулдаг. Махны хит хэрэглээ шүү. Махны зохистой хэрэглээ гэж байж болно. Хүн тодорхой хэмжээгээр махыг бол өдөрт 1 юм уу
одоо нэг удаа махта хоол идэхэд бол тийм бол төмрийн хордлогонд бол ороод байх нь бол гайгүй. Өдөрт 2-3 удаа махан хоол идээд байна гэдэг бол төмрийн хордлогонд оруулах гол шалтгаануудын нэг байдаг юм аа. За дараа нь одоо малын одоо дотор одоо мах дотор эргэтэнгүүд бол төмрийн агуулмж их өндөртэй байдаг. За та бүхэн сайн сонсогдож байна уу? Миний яриа сонсогдож байвал сонсогдож байна гэд хэлээд өгөөч. Гайгүй сонсогдож байна уу? Гайгүй. Тийм үү? За. За сонсогдож байгаа улсууд нь сонсогдож байна гэж бичээд өгөөрэй. За дараа нь бол нэг байд юм аа. Сонсогдож байгаа юм байна тий. За дараа нь бол одоо илэг одоо гидсэн одоо малын илэгний нухаш бол маш их төмрийн агуулмж өндөртэй ийм бүтээгдэхүүн байдаг юм аа. За дараа нь бол хар чавга. Хар чавга бол төмрийн агуулмж маш өндөр гэдгээрээ бол алдартай ийм жимс байгаа. Хар чавга бол төмөр ихтэй шүү гэдэг хэлмээр. Ер нь бол тод улаан өнгөтэй одоо жимс ногоонууд бол төмрийн агуулмж өндөртэй байдаг. За жишээлх юм бол одоо нөгөө нэг улаан манжин бол бас төмрийн агуулмж өндөртэй. Брокколи бас нэлээ өндөр төмрийн агуулмж өндөртэй. За тэгээд дээр нь бол одоо төмрийн бэлдэмлүүд байж байгаа. Төмрийн бэлдмэл агуулсан мультивитамин ч гэдэм үү, элдв янзын манайхан ч одоо сүүлийн үед янз бүрийн тийм нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх их дуртай. Монгол даяараа энэ элдв янзын одоо сүлжээний бүтээгдэхүүнүүд бол Монгол улсыг бүр ингээд аалсны тор шиг ингээд хэрчгсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ сүлжээний бүтээгдэхүүнүүдийг одоо ард иргэдэд одоо шахаж байгаа хүмүүсүүд болол дотор нь төмрийн агуулмж хэр зэрэг их байгаа юм бэ гэдэг огт мэдэхгүйгээр заримдаа ингэж ард түмэнд бол сүлжээний бүтээгдэхүүнүүдийг маш хүчтэйгээр бол ингэ санал болгодог. Тэрийг нь одоо монголчууд маань бол дураараа хэрэглэснээсээ болоод төмрийн хордлогонд бас орчод байт юм аа. За төмрийн хордлогонд орчхоор зэрэг хүний биед ямар шинж тэмдэг илрүүлэх гэхээр зэрэг хамгийн түрүүнд илэгний алаат асаат 2 өндөр болд юм аа. За илэгний алаат асаат 2 өндөр болно гэдэг бол илэг маань өрөвсөж байна гэсэн үг. За илэг өрөвсөд эхлэхээр зэрэг илэгний одоо хатуурлын одоо шинж тэмдэг хатуурал руу явдаг. Хатуурлын дараа хорт хавдар үүсдэг. Ер нь төмрийн одоо хит хордлого бол явандаа өөрөө ч гэсэн хорт хавдрын бас нэг шалтгаан болдог. Яагаад гэвэл төмөр маань өөрөө reactive oxygen species буюу одоо хит одоо оксидацид ордог ийм одоо байгалийн одоо хит нөгөө нэг юу лээ одоо хортой юм бодисуд үүсдэг байхгүй юу? Хортой бодисуд үүсдэг. Reactive oxygen species гэдэг бодисуд. За энэ оксидацид маш амархан оруулдаг, хүний биеийг оксидацийн уралд маш амархан оруулдаг ийм хорт бодисуд үүсдэг. Тэр хорт бодисуд маань болохоор зэрэг тэр үүсэх явц нь бол энэ төмөр гэдэг металлаар хурдсгур болдог. Өөрөөр хэлбэл тэр хорт бодисуд илүү хүний биед хоримтлагдах боломжийг төмөр бас хурцгаж өгдөг байхгүй да. Төмөр гэдэг чинь өөрөө металл. Тэр металл маань өөрөө reactive oxygen species гэдэг хорт бодисуудыг илүү хурдан үүсгдэг, илүү их хэмжээгээр үүсгдэг байхгүй да. Ингэснээр тэр хорт бодисууд бол хүний генийг гэмтээдэг, ДНХ гэмтээдэг. ДНХ-гийн ялангуяа фосфатын бакбон гэж нэрлэдэг ДНХ-гийн тэр фосфатлаг тэр сахарыг бол одоо оксидацид оруулснаар гэмтээдэг. За заримдаа уургийг гэмтээдэг, заримдаа бол энэ эсийн мембраныг хүртэл одоо эдгээр хорт бодисууд бол гэмтээдэг байгаа. Ингэснээрээ бол одоо төмрийн хордлогын гаралтай одоо өвчнүүд үүсдэг байгаа. За бид нар дахиад нэг давтъя. Төмрийн хордлогоос ямар өвчин үүсдэг вэ гэхээр зэрэг илэгний хатуурал, илэгний өрөвсөл, илэгний хорт хавдар. За тэгээд дараа нь бол нөгөө бүдүүн шулуун гэсний хорт хавдар, тархин дээр бол Паркинсоны өвчин бол үүсгэхэд илүү хялбар болдог. Альцгеймерийн өвчин бас үүсгэхэд бас хялбар болдог. Нүдний одоо торглын өвчнүүд бас үүсгэхдээ хялбар болдог. За үе мөчний өвчнүүд бас үүсдэг. За зарим тохиолдолд бол зүрхний кардиомиопати буюу зүрхний булчинд бол төмөр хоримтгснаас болоод зүрхний өвчнгүүд бас заримдаа үүсдэг. За мөн судас хатуурах, судасны хан хатуурах одоо ийм хан зузаарах ийм өвчин бол бас үүсдэг байгаа шүү. За үе мөчнийг хэлчихсэн зарим одоо уушгины буюу уушгины бөглөрөлт арахаг өвчин буюу COPD гэж нэрлэдэг ийм өвчин бол мөн төмрийн хоримтлалтай хит их хоримтлалтай холбоотой байдаг. Тэгэхээр бид нар төмрийг гадагшлуулахын тулд
цусыг нь гаргаж авдаг. Ялангуяа захын судсанд бол төмрийн одоо илүү өтөрчгсөн, төмөр их агуулсан цус нь бол захын судсанд илүү гарны үе мөч юм уу, хөлний доод одоо үе мөчтийн нарийн судснуудад бол төмөр илүү их хоримтлагдсан байдаг. Яагаад вэ гэхээр хүний биед байдаг илүүдэл бодисууд бол голдуу зах руугаа ингэж хоримтлагдаад байдаг. Та бүхэн хэрвээ анзаардаг бол ингээд гол байлаа гэж бодоход голын хэсэг нь бол харьцангуй тунгалаг байж байгаа бол голын одоо захаар юм уу одоо яг захаар нь бол одоо хог мог элдв өнзө хүний биед хэрэггүй болсон юмнууд зах руугаа илүү хоримтлагдаад байдаг. Хүний бие ч гэсэн адилхан. Хүний биед илүүдэд байгаа хэрэггүй болсон ихэнх бодисууд бол одоо хүний биеийн энэ захын одоо судас руугаа ингээд хоримтлагдаад тэндээс нь ингэж гаргаж авах юм бол одоо хогтой ч гэдэм үү одоо хэрэггүй болсон бодисууд бол тэнд хоримтлагдаад байдгийг нь бол дээр үед бол хануур гэдэг юм хийдэг байлаа шүү дээ. Орчууч гэсэн хийж байгаа. Манай эмнэлэгдээ ч гэсэн бас хануур хийж байгаа. За энэ хануур гэдэг бол ерөөсөө л хүний биеийн илүүдэл болчихсон байгаа төмрийг гадагшлуулж хүний биеийг илаашуулдаг ийм одоо эмчилгээний арга шүү дээ. Хануурын эмчилгээгээр хүний биед маш олон өвчнийг эмчилдэг байсан. Одоо ч хിവэрэ. Энэ бол ерөөсөө шинжлэх ухаанаар батлагдчихсан эмчилгээ юм шүү. Бид бүхэн уламжилт ангаа ухаан гэж ярьдаг боловч яг үнэндээ бол эн чинь шинжлэх ухаанаар батлагдчихсан олон зуун мянган жилийн одоо хүний түүхийн хүний ангаа ухааны түүхийн явцад батлагдчихсан ийм эмчилгээний арга юм а. Тэр битгээл бид нар зөвхөн хүнийг ч биш малыг хүртэл ханж эмчилдэг штэ. Тийм биз дээ. Тэгэхээр зэрэг энэ өтгөрсөн цусыг гаргаж аавна гэдэг бол шарх эдгэрэлтийг хурцгадаг, дархлааг сэргээдэг ийм олон давуу талтай байд юм аа. За ферум ферритин хоёрын ялгаа юм. За тэгье. Маш оновчтой асуулт байна. Ферритин гэдэг хоёрын бол ялгаатай шинжилгээ байгаа. Феррум гэдэг бол хүний бие дотор хөвж байгаа чөлөөт төмрийг хэлж байгаа юм. За чөлөөт төмөр бол хамгийн хортой. Хүний бие дотор төмөр бол чөлөөтэй явж гэн гэдэг бол хоруу чанар ихтэй төмөр явж гэнэ гэсэн үг. За ферритин гэдэг бол нөөц төмөр байхгүй да. Уурагтай ингээ холбогдчихсан хүний биеийг нөөцлөдөг ийм уураг бол ферритин байна. За ферритин бол одоо хүний цусын задарлын бүтээгдэхүүнээс гарсан чөлөөт төмрийг хоргүй ийм хэлбэрлүү шилжүүлж аваад хадгалж байгаа юм байдал. Зөөж байгаа байдал. За энэ феррум гэдэг уураг бол тэр хүний биеийн цус задарсны дараа чөлөөт төмөр ялгардаг. За чөлөөт төмөр ялгархаар нь зэрэг тэрийг нь ферритин гэдэг уурагтай ингэж холбогдоод зөөвөрлөөд за тэгээд нөгөө шинээр цус үүсгэхэд чинь маш их төмөр хэрэг болдог байхгүй юу? Шинээр цусны эс үүсгэх, шинээр дархлааны эс үүсгэх, хүний биед шин цусны эс үүсгэхэд, улаан эс үүсгэхэд бол маш их хэмжээний төмөр хэрэг болж идэг. Тийм ч учраас хүний биед ялангуяа жирэмсэн ихэд бол маш их хэмжээний төмөр хэрэг болдог. Яг л хүний бие дотор ч бүхэл бүтэн шинэ хүн үүсэж байна тийм үү? Тэр шинэ хүн шинээр бий болоход бол маш их хэмжээний төмөр бий хэрэгтэй болдог учраас жирэмсэн эхчүүд төмрийн дутагдалд ордог. Төрсний дараа бол төмрийн дутагдалтай төмөрөө нөхөж чадахгүй эмэгтэй хүмүүс маш олон жил заримдаа 2-3 жил шаардагдчихж нөгөө алдагдсан төмөрөө нөхдөг байхгүй юу да. Тийм учраас эмэгтэй хүнд бол төмрийн илүүдэл бол үүсэх нь их ховор байдаг. Яагаад ховор байдаг вэ гэхээр нэгдүгээрт эхчүүд бол жирэмсэн болоод хүүхдээ ургаа тээж явах явцдаа маш их хэмжээний төмрийг бол хүүхдэд өгдөг. За дараа нь бол төрсний дараа бол мөн биений юм ирдэг тийм үү? Биений юм ирнэ гэдэг чинь хүн цусаа ингээ гадагшлуулж гин гэсэн үг тийм үү? Тэгээд төрөх үед маш их төмөр хэрэгжилчихсэн учраас хүн төмрөө нөхөхөд цаг хугацаа шаарддаг учраас ер нь бол эмэгтэй хүн ялангуяа төрөх насны эмэгтэй хүмүүсүүд бол төмрийн илүүдэлд орох нь тун ховор байдаг. Харин ч төмрийн дутагдалд орох нь илүү элбэг байдаг. Гэтэл эрэгтэй хүн бол шал өөр. Эрэгтэй хүн бол уг нь дээр үеэсээ бол ан гөрөө хийж явах ёстой тийм ээ. За ингээд гэмтэл гарах юм бол цусаа өөрөөсөө ингээд нөхөх ёстой учраас угаасаа төмрийн илүүдэлтэй байгаад байдаг. Гэтэл орчин үед бол идээдлээдэг төмрөө төмөртэй юм идээдлээдэг байдаг өдөр шөнөгөө өвөл зунгуу мах идээдлээдэг төмрөө хоримтлуулаад байдаг гаргадагчлуулах юм байдаг. Тийм учраас энэ эрчүүдийн маш олон өвчний их үүсвэр бол төмрийн хордлого байдаг юм аа.
За ийм учраас феррум гэдэг шинжилгээ нэг өөр, ферритин гэдэг шинжилгээ нэг өөр. За феррум бол чөлөөтэй ингээд цусны дотор байж байгаа хамгийн аюултай төмөр бол чөлөөтэй төмөр байдгийн. Энийг бол феррумээр үзэж байгаа. Ферритин бол нөөцлөгдсөн төмөр. Гэхдээ аль нь бол төмрийн илүүдлийг оншилгод ач холбогдолтой. За цусны дэдэрэнгүү гэдэг шинжилгээ байж байгаа. Цусны дэдэрэнгүү гэдэг шинжилгээнээс бол 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. Хематокрит, улаан эс, гемоглобин гэдэг. Энэ 3 хэрвээ өндөр байх юм бол төмрийн илүүдэлтэй байх магадлал илүү өндөр. Цус чинь өтгөн байна гэсэн үг. Цусны дотор байгаа улаан эсийн хэмжээ их байна гэсэн үг. Гемоглобин гэдэг уургийн хэмжээ их байна гэсэн үг. Гемоглобин гэдэг бол маш их төмөр агуулсан ийм уурэг шүү дээ. Өөрөөр хэлбэл биднүүсийн амьсгалаас амьсгал дотор байгаа хүчил төрөгчийг хүний биеийн бүх хэсэг рүү зөөдөг уурэг бол гемоглобин шүү дээ. Хүчил төрөгчийг хангадаг, хүний биеийг хүчил төрөгчөөр хангадаг уурэг бол гемоглобин юм байна. Гемоглобин хэтэрчих юм бол төмрийн хордлогонд орж ийнэ гэсэн. Яг уу тэгтээ энэ бол бас нөгөө нэг тухайн хүний амьдарч байгаа газар зүүн байршлаас их шалтгаалдаг. Хүн ер нь өндөрлөг байршилд амьдрах тусам хүчил төрөгчийн дутагдaltaй байдаг учраас тэр хүчил төрөгчийг зөөвөрлөх гемоглобин улаан эсийн хэмжээ өндөр байдаг. Жишээлх юм бол төвдийн өндөрлөгт байгаа хүмүүсүүдийн улаан эс гемоглобины хэмжээ өндөр байх ёстой. Яагаад өндөр байх ёстой вэ гэхээр зэрэг нөгөө нэг багахан зэргийн хүчил төрөгчий чинь хүний биед хүлээж аваад зөөвөрлөхийн тулд маш их улаан эс, маш их гемоглобин хэрэг болдог учраас өндөрлөгт байдаг хүмүүсүүдийн улаан эс, гемоглобин өндөр байдаг. Жишээлх юм бол манай энэ Улаанбаатарт байгаа улсуудын улаан эс, гемоглобины хэмжээ арай бага байх. Гэтэл Алтай өндөрлөгт байдаг ч юм уу, өндөр ууланд амьдардаг улсуудын бол улаан эс нь өндөр байх ёстой, гемоглобин өндөр байх ёстой. Тэр бол өвчин биш. Харин ч байгалийн дасан зохицож байгаа үйл явдал юм а гэдгийг л ойлгочих хэрэгтэй юм л да. За ингээд ойлгочихсон. Тэгэхээр эмэгтэй хүн бол нөхөн үржих нас буюу цэвэрших хүртлээ бол төмрийн илүүдэлд ордоггүй. Харин цэвэрсний дараа бол маш их цус өтгөрдөг, төмрийн илүүдэлд орох магадлал өндөр байдаг. Тийм учраас жишээлх юм бол энэ саяны энэ цус бол цэвэрсний дараах эмэгтэй хүний цус шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм өндөр цус өтгөрчихсөн байдаг бахан. Тэгэхээр цэвэрсний дараа эмэгтэй хүн бол цусаа өтгөрж ийн үгүй юу гэдгийг ажиглаж явах ёстой. Цэвэршээгүй байхад бол нэг санаа зовоод хэрэггүй. Эрэгтэй хүний хувьд бол залуу хүн дээр ч гэсэн маш их цус өтгөрсөн хүмүүсүүд байж байдаг. Цус нь бүр товууд шиг ийм нэгдүгээрт ийм өтгөн болчихсон, хоёрдугаарт хар болчихсон байдаг. Энэ бол өвчин үүсхийн шалтгаан юм шүү гэдгийг л ойлгоорой гэж хэлмээр байна. За ер нь нэлээд удаан ярьчих шиг боллоо. За эмчилгээ оншилгооны бүх л юмыг ярьчих шиг боллоо. Та бүхний асуултанд хариулаад ингээд яах вэ? За та нар маш олон хүн түгээгээд өгөөрэй, дагаад өгөөрэй. Тэгэх юм бол монголчуудын эрүүл мэндийг бид нар энэ боловсрлоор нь тийм үү? Эрүүл мэндийн боловсрлоор нь сайжруулах боломж байгаа шүү гэж хэлмээр. За нэг ийм асуулт байна. За цусаан шингэлэхийн тулд ямар нэг нэмэлтээр шингэн эднэр хийлэг гэдэг байдаг шүү дээ. Тэр ямар аяж олмогтой байх юм бэ? Цус шингэлэх гэдгийг хоёр талаар ойлгож болно. Зарим улсууд бол нөгөө цус шингэлэх гэдгийг ба штэ. Нөгөө цусны тэр зууралцсан чанарыг багасгах гэдэг утгаар нь хэлээд бас цус шингэлнэ гэж яриад байгаа юм. Нөгөө талаасаа болохоор зэрэг цусны доторх өтгөн хэсгийг нь гаргаж хайхыг нь цус шингэлэх гэж бас нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл цус гаргаж хайна гэдэг бол өтгөн буюу энэ захын судсан дотор голдуу өтгөн хэсэг нь ингээд хоримтлагдсан байдаг. Энийг гаргаж авч хайж байгаа нь бол нэгдүгээр тануур гэдэг эмчилгээгээр хийж болж байна. Хоёрдугаар флеботоми буюу зүгээр өтгөн хэсгийг нь суруулаад гаргаж аваад хайж байгаа. Энийг бол флеботоми гэж нэрлэдэг байгаа. За хануур гэж нэрлэдэг байгаа юм тийм үү? За бас нэг юм болохоор зөв цус цэвэрлэх буюу цусыг нь гаргаж авч агаад сивингийг гаргаж хайчаад будраагаад улаан хэсгийг нь хийдэг ийм нэг эмчилгээ. Энийг бол плазмаферез гэж нэрлэдэг байгаа юм. За энэ бол цусыг шингэлэх гэхээсээ илүү цусны сивинг нь гаргаж авч хаяад ингээд хордлогоны эсрэг үйлчилгээтэй ийм эмчилгээ. За жинхэнэ гаргаж хайх нь бол жинхэнэ цусыг шингэлж байгаа гэсэн үг. За дээр нь бол эм уулгаад цусны зунгаарлцсан чанар буюу хэд бүлгэнсэн байдлыг бүлэгнэлтийг нь багасгадаг эмчилгээнүүд байж байгаа. Энд бол аспирин орж ийн,
одоо клопидогреллийн эмчилгээ орж ийн, варфарины эмчилгээ орж ирж байна тийм үү. За хепарины эмчилгээ эдгээрүүд нь бол цусны бүлгэнэх чанарыг нь багасгаж шингэлж өгөөд одоо зунгаарлах буюу зууралдах чадварыг нь багасгаж өгөөд ингэж эмчилж байгаа юм. За энэ хоёр эмчилгээг зэрэг эмчилж болно. Өтгөн хэсгийг гаргаж авч хаяад дээр нь цус шингэлэх эм ууж болно. Аспирин ууж болно, варфарин гэх мэтчлээ. За тэгэхээр зэрэг янз бүрийн аргууд байдаг байх нэ. За зүрх судасны өвчтөе улсуудад бол маш их энэ цус шингэлэх буюу цусны энэ бүлгэнэх байдлыг нь багасгах эмчилгээ хийдэг. Энэ ч бас их ач холбогдолтой. Яг бол зүрхний шигдээсийг даймжруулдаг хамгийн аюултай юм бол цусны бүлэн үүсээд цус одоо артерийн цуцанд гэмтэл гараад тэрнээсээ бол бүлгэнснээсээ болоод зүрхний шигдээс үүсэх тохиолдол байдаг. Тэрнээс урьдчилан сэргийлэх гол юм нь бол цусны бүлгэнэх чанарыг бууруулах буюу аспириныг бага хэмжээгээр урт хугацаагаар уух бол цусны одоо зүрхний шигдээс, тархины шигдээс буюу цус харвалтаас хамгаалах одоо гол эмчилгээ гэж явдаг юм аа. Зүрхний эмчилгээнд ч бас энэ ордог. Тэгэхээр зүрх судасны өвчин, энэ цусны өтгөрөл, цусны бүлгэнэлт гэдэг бол хоорондоо уялдаа холбоотой ийм чухал ийм цогц ийм эмчилгээ юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. За ханаарыг хийхэд хоригдох заалт би юу хизээ хийлгдэг вэ 100 намар. За энийг бол хэрэг яг уламжлалт ангаа ухааны одоо онлоор бол маш олон одоо шалгуурууд байж байгаа, хануур хийж болохгүй өвчтөн гэж байж байгаа. Энийг бол яг одоо мэрэгжлийн уламжлалт ангаа ухааны эмч нараар бас маш сайн заалгаж ээж ингэж хийх ёстой юм шүү. Тэр үтгээл одоо хануур хийхийн өмнө бол цусыг одоо ялгадаг, муу цус, сайн цусыг ялгадаг тан уулгадаг. За тэр тан нь бол голдуу одоо 3 үрийн тан гэдэг одоо тангаар цусаа ялгаад сайн муу цусыг одоо ялгасны дараа үүний дараа бол одоо хануурыг хийвэл илүү үр дүнтэй гэж үздэг. Заримдаа хануурыг аршааны эмчилгээтэйгээ хавсарч хийх тохиолдлууд бас байдаг. Эрт дээр үеэсээ манай мааранбууд бол ерөөсөө хануур гэдэг эмчилгээгээр ерөөсөө маш олон өвчнийг эмчилдэг байсан. За хэрвээ нарийн юм надаас одоо хэрвээ яа нэг бол ирээд үзүүлээд судсаа бариулаад за тэгээ хануурын эмчилгээнд орж болно. За эсвэл бол одоо шинжилгээгээ бариад ирж болно. Би шинжилгээг нь хараад ч бас хэлж бодлоо бас чадна гэж хэлж болно. За өөр. За ерөнхийдөө бол тэгтээ хамгийн хануур хийх зохимжтой улирал бол ерөнхийдөө 100 намар өвөл байдаг юм аа. Хавар бол голдуу хануур нэг хийдэггүй. Яг бол хавар бол хүний тамир тэнхээ дорооддаг, хүн их ядардаг, тамир тэнхээ доор ордог. Тэгээ идж байгаа хоол хүнсний одоо тэжээлэх чадвар маш их бага байдаг учраас одоо голдуу хавар бол хийн улирал гэж нэрлэдэг. Хүн ядардаг улирал гэж нэрлэдэг учраас хавар бол голдуу хануурыг нэг хийдэггүй цээрлж ирсэн байдгийм аа. За зил 75 аспирин 100 эднүсийг одоо нэг бөөн муутай, илэг муутай хүмүүс ууж болдгоо гэх юм байна лээ. Үгүй байж болно. Аспирин, зээлт бол илэг муутай хүн ч бас ууж болно. Тэгвэл заримдаа жишээлбэл илэгний өвчнөөсөө болоод одоо цусны бүлэгнэлт нь дэндүү муудчих юм бол саяны тэр зээлт гэдэг чинь клопидогрел шүү дээ. Аспирин энтрийг бас болгоомжлох зүйл залтууд бас байгаа. Таны хэлж байгаа бас зарим талаараа үнэн, зарим талаараа буруу л байна л да үндсэндээ. За За төмөр илүү яг мэдэх вэ. За сайн одоо асуулт асуугаад өгөөрэй. Асуултууд нь чадах ятгаараа хариулъя, мэдэж байвал хариулъя. Мэдхгүй бол одоо сайн судалж олж байгаа дучрыг нь олж өгнө. За одоо за юу махан дээр асуулт байна. За улаан мах, цагаан мах гэд яриад байдаг. Энэний ялгаа одоо тэгээд төмрийн агуулмж нь өөр байдаг уу? Тэгэлгүй яг хоо ер нь улаан өнгө гэдэг бол төмөрний өнгө юм шүү. Хит улаан өнгөтэй хоол хүнс, за хит улаан өнгөтэй жимс, хит улаан өнгөтэй ногоо голдуу төмөр агуулсан байдгийн. Ер нь улаан өнгийг гол одоо амьд организм дээр гол тодруулж өгдөг юм бол төмөр байдаг л да. Тэгэхээр улаан өнгөтэй малын мах бол илүү төмөрлөг чанар, төмөр ихээр агуулсан байдаг аа гэж ойлгож болно. Тэгэхээр зэрэг жишээлх юм бол дахианы мах тийм ээ арай цайвардуу өнгөтэй махнууд бол төмрийн агуулмж нь арай бага.
тод улаан өнгөтэй махнууд бол илүү төмөр агуулж байна гэдэг нь бол гэдэг утгаараа ойлгож болно. Тэр бол тэгж ойлгож болно шүү. За энэ ч нэг хоёр хүний комменти хийлээ. Одоо нэг нь болохоор ингэсэн байна юу. Пермийн хэвийн хэрнээ Пертин хэвийн хэмжээс бага. Одоо нөгөөх нь юу Пермийн өндөр хэрнээ Пертин хэвийн. Одоо энэ хоёр ингээд зөрчсөн байвал ер нь яадаг вэ? За энэ хоёр ингээд зөрчсөн байвал ер нь зөрөх тохиолдол байдгийн. Зарим хүний одоо феррум хэвийн мөртлөө ферритин маш өндөр ч хүмүүс байгаа. Зарим нисэргээрээ ферритин хэвийн мөртлөө феррум өндөр байх жишээтэй. Эдгээр хүмүүсүүдийг бол бас л төмрийн бас хордлого байж болзошгүй гэдэг талаас нь авч үзэн. Гэхдээ хэдийгээр төмөр нь өндөр ч гэсэн тэр хүний бие физиологт бол зөв зүгээр хүмүүс байдаг. Тэр хүнд эрүүл мэндийн ямар нэгэн хохирол байхгүй хүмүүс ч байдаг. Гэтэл жоохон төмөр нь илүүдэнгүүд илгэн гимтээдэл, алаацсаад нь ихсэдэл, илгэн одоо өрөвсөд, тэрнээсээ болоод илгэний хатуурал, хавдар үүсдэг улсууд ч байгаа. Тэгэхээр зэрэг хэдийгээр өндөр төмөртэй ч гэсэн тэр хүний бие махбод бодит нь ямар хор хөнөөл учруулж байна, ямар одоо өвчин үүсгэж гин гэдгийг нь бас харж ээж эмчлэх үгүй юу гэдгээ шийднэ. Гэхдээ үнэхээр эрүүл байя гэх юм бол төмрийн одоо хэмжээ хитрнэ гэдэг бол нэг сайн зүйл бас биш байдаг юм аа л гэж ойлгоорой. За. Илгэний хатуурлыг эмчлэх тан байгаа юу? Одоо нэг хүн тийм тан гээд зараад байх юм аа. За яг одоо илгэнд маш сайн тангууд зөндөө байгаа. Тэрийг хамгийн гол нь ялгаж чаддаг нарийн мэрэгжлийн эмчнэр хэрэгтэй. За энийг өгөх юм бол энэ хүнд ямар одоо хор хөнөөл учруулах вэ? За энэ хүн дээр бол өрөслийг нэмэгдүүлэх үү, дарж чадах уугүй юу, хатуурлын зөөлрүүлж чадах уугүй юу гэдгийг ойлгох чадах хэмжээний маш сайн уламжлалтын ангаа ухааны мэдлэгтэй, орчин үеийн ангаа ухааны бас мэдлэгтэй ийм хүмүүсүүд бол одоо тангаар их зөв оролдох хэрэгтэй. Түүнээс биш одоо онлын мэдлэг муутай эмчнэр бол одоо буруу зүрүү эмчлэх нь бол их байна. Тийм учраас өнөөдөр одоо би Facebook дээр ингээл тавилаа тийм үү. Одоо ингээл хордлогонд орсон улсууд ирж байна. За тэгэл бүр ингээд би ингээ муудчихсан. За ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй болчихсон иймэрхүү улсууд маш их ирж штэ. За Европ уламжлалт хоёрыг хослуулж эмчилж болох уу? Болгүй яах вэ? Ялангуяа одоо энэ төмрийн хордлого үгүй болно. Энэ дээр бол үнэхээр тухайн хүний мэдлэг маш чухал. Би уламжлалт ангаа ухааны ийм имийг нь ингэж зөв ашиглаж чадвал би ийм үр дагавар гарч чадна. Би орчин үеийн ангаа ухааны ийм одоо эмчилгээг нь зөв ашиглах юм бол би ингээд ер нь энэ уламжлалт ангаа ухааны орчин үеийн ангаа ухааныг одоо хавсарч одоо хосолж эмчлвэл хамгийн сайн шүү л гэж би одоо хэлмээр байна. Хамгийн гол нь ингэж хосолж эмчилж чаддаг эмчнэр маш одоо чадвартай эмчнэр маш ховор юм байна гэдгийг л ойлгоорой. Түүнээс энэ хоёр ангаа ухаан хоёулаа гайхалтай, хоёулаа одоо маш сайн ийм хоёр ангаа ухаан тийм ээ хамгийн гол нь зөв ашиглаж чадж гэнэ үү гэдгээс л их юм шалтгаалаад байна л да. GGT төмөртэй холбоотой юу? Холбоотой бас. Төмрийн хордлогод ороход бол GGT гэдэг шинжилгээ бас өндөр гарах тохиолдлууд бас байдаг. Тэгээд төмрийн эмчилгээ хийхлээр GGT-ийн дагаад ундаг ийм одоо хэвийн хэмжээндээ ордог тохиолдлууд зөндөө байдаг. Холбоогүй тохиолдол ч бас байдаг. Хаана үзүүлэх вэ? Та судалгаа өөрөө барьдгүй наа. За би өөрөө барьна уу? Өөрөө барилгүй яах вэ тий. За би энэ Happy Veritas эмнэлэг дотор л байж байгаа. Happy Veritas эмнэлэг бол 3 дугаар эмнэлгийн баг үүдэн шахуу байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг би бол цаг тараахгүй байгаа. Ирсэн хүмүүсүүдийг ирсэн дарааллынхын дагуу номероор нь л үзэж байгаа. Тийм учраас та бүхэн номероо аваад үзүүлэхэд бол одоо чөлөөтэй ийм байгаа. Яагаад цаг тараадгүй вэ гэхээр зэрэг манайханд одоо ерөөсө цаг барих ийм одоо соёл байхгүй. Данд хоцрох тохиолдол байна. Хоцорсныхаа дараа цагтаа ирсэн хүний өмнө орох гэж одоо оролддог ийм бүдүүлэг зан гаргадаг. Тэрнээсээ болоод бөөн хэрүүл болдог. Тийм учраас би цаг тараахгүй ирсэн дарааллаараа номероор л үзүүлчихээрэй л гэдэг ийм л одоо хүсэл тавьж байгаа. Маргааш байх уу? За маргааш чинь бол хагасаа өдөр. Маргааш хагасаа өдөр бол хагас ажиллана. Ер нь бол ажиллана. Би ер нь бүтэн сайнаас босоод бүх өдөр л ажилладаг байгаа шүү. За болцсон уу ерөнхийдөө?
гол асуултууд болцсон бол ингээд өндөрлөө та бүхэн маань маш олон хүн түгээд шеэрлж өгөөрэй. Тэгээд олон хүнд буян болоорой гэж хэлмээр байна. За дахиад миний лайвыг сонсомоор байвал follow гэдэг имийг дагаад өгөөрэй. Follow гэдгийг дарахаар зэрэг миний лайв хамгийн хурднаар танд хүрэх болно. За анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай. Хідээс хідээ хооронд ер нь танд. За ер нь өглөөнөөс би ер нь бол заримдаа 4-5 хүртэл үздэг, заримдаа одоо өдөөс хойш ажил гарч ирэх юм бол 2 цаг хүртэл үзэх тохиолдол бас байдаг. За баяртай. Анхаарал хандуулсанд баярлалаа.